За энэхүү бичлэгийг маань үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. За өнөөдрийн миний ярих гэж байгаа сэдэв бол сэтгэлээ хэрхэн амар амгалан байлгаж сурах вэ гэдэг талаар ойлгосон зүйлээ хуваалцъя гэж бодлоо. Бухимдахгүй хүн гэж байдаггүй гэж ерөөсө бүгдээрээ тэгдэг тий. Тэгэл өнөөдрийн бидний амьдралд зүгээр гараал явхаар наад захын жолоо бариа явж байхад бухимдах зүйл гарч ирдэг. За тэгээ нэг үйлчлэгээний газар очихоор ч гэсэн бухимдах зүйл гарч ирдэг. Ердөөсөө ингээд бухимдах зүйлээр дүүрсэн юм уу гэмээр зөндөө олон бухимдах зүйлүүд ингээд гарч ирээд идэг. За тэр үед та одоо хэрхэн бухимдлаа дарж одоо ингээд зөөлрүүлж чаддаг вэ? За та үнэхээр өөрийгөө тайвшруулад ингээд бухимддгүй хүн бол үнэхээр бас гоё вэ. За бухимдаад ингээ яахаа мэдгүй ингээд уур нь хүрээд нөгөөдхөө ингээ мартаж чаддгүй ч юм уу ингээд бодоод яваад идэг хүн байвал энэхүү бичлэгийг маань үзээд жоохон ч гэсэн тайвшрах арга олно гэж найдаж байна. Би бас айгүйх бухимддаг хүн байсан л да. Ердөөсөө ингээл үйлчлэгээний газар очисон ч гэсэн ингээл нэг тийм байгаа байдал нь таагүй ч юм уу надад нэг онцгүй санагдах юм бол шууд хэлцдэг ч юм уу. Ер нь нэг тиймэрхүү зан ааштай. Тэгэл айгүй тийм өөрийнхөө орооч гэдэг юм уу байсан. Тэгээд бас яг одоо ч гэсэн мэдээж бухимдана л да. Тэгтээ бүр харцсангуй шал өөр болчихсон. Тэгээд зөндөө ол юм уншаад, сураад, мэдээд тэгэл одоо бас яг л адилхан суралцаал явж байгаа болохоор өөрийнхөө хэрэгжүүлдэг одоо сурсан мэдсэн зүйлээ хуваалцъя гэж бодож байгаамаа. Японд ч юм бол бас харцсангуй уг нь бол гайгүй шүү дээ. Үйлчлэгээ сайтай. Тэгээд мэдээж янз бүрийн хүмүүс таарна. Одоо болохоор тэр үед бол би ингээд бухимдчдаг байсан бол одоо болохоор болоогүй л байна да ч юм уу тий. За энэ хүн ч гэсэн бас юу туулж яваа юм бэлээ. Энэ хүнд ч гэсэн бас нэг бухимдуу юм эсвэл амьдралд нь таагүй юм байгаа ч юм бэлөө. Тэгээд ийм одоо зан ааш гаргаж байгаа ч юм бэлөө гэл ингээд айгүй олон талаас нь бас л нэг айлын охин ч юм уу бас л нэг айлын хүү ч юм уу аль болох тэгээд жоохон уужуухан бодоод ингээд өнгөрөөж сурч байгаа. Тэгээд тухайн одоо уур хүргээд байгаа хүнтэйгээ бид нар ингээд тэрсэлдээ трийгээ бодоод ингээд бухимдлаа бүр өөртөө ингээд байлгаад байх юм бол хин хохирох уу гэхээр яг эцэст бид нар өөрсдөө л ингээд хохирох байгаа байхгүй юу. Тэгээд энд нэг хүнтэй ингээд муудаад ч юм уу энд нэг хүнтэй ам зөрөөд ч юм уу ингээд энэ хүний тухайн нэг энэ хүн надад дургу үргээд энэ ч юм уу ингээд ийм зүйлүүдийг бодсноор одоо яг ямар үр дүнд хүрэх вэ гэхээр ерөөсөө ямар ч үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой тий. Тэгээд зөндөө олон аргууд бас та нар мэдгэл ах бухимдсан үедээ одоо 1 2 3 гэж тоолч гэдэг юм уу те бас тэгэл тоолоод байж ах чинь бас заримдаа яг уур хөрсөн үед үнэхэр хэцүү шттэ. Тэгээд нэг Япон зохиолчийн нэг хэлсэн үгнээс би нэг юмыг одоо ойлгосон. Жишээлбэл таны ингээл маш удаан хүлээлгсэн хүн байлаа гэж бодъё. Ингээл цаг барихгүй те очиж гэн гэл ингээл Монголд бол маш их байдаг гэж бодож байна. Тэр хүн одоо хоцорчлоо чи цаг барьдгүй одоо юу гэдэг юм болваа гэдэл ингээл баахан гэж ууралж бухимдахын оронд өөрийнхөө ирэх хүртэл нь өөрийнхөө хийх ёстой юмыг хийгээл би ч үнэхээр одоо цаг баримталдаг хүн шүү гэд ингээд одоо тухайн хүн рүүгээ хандаж тухайн хүний болохгүй зүйлийг бодхосоо илүү тэрийг хийж чадчихагаа өөрийгөө урамшуулж бодох нь хамгийн зөв шүү гэсэн байсан. Тэгээ ингээд за жишээлбэл цаг барьдгүй хүн дээр тийм биш тий. Би бол цаг барьдаг ингээд цагаа чухалчилдаг хүн шүү гэд ингээд хамгийн эрт ирсэн байх шүү гэдэг ч юм уу тий. Тэгээд тухайн үнэ хүлээнгээ өөр зүйлээ хийдэг ч юм уу эсвэл одоо үнэхээр цаг байхгүй бол зүгээр ирэх цагтаа ирсэн юм чинь өнөөдөр би амжихгүй нэ гэд одоо яваад өгдөг ч юм уу тий. Ямар нэгэн сонголт бол танд байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг уурлан одоо ингээ хүлээгээд ирэхээр нь баг хэрүүл хийх гээд ингээд байх шаардлагагүй. Тэгээд таал тэгэхээр бухимдна гэж байгаа. Тэгээд сүүлийн үед бас ингээл бодит гэхээс илүү хүмүүс ч бас сошиал одоо ингээл чат мессеж зөндөө юм гарчихсан. Тэн дээр бас айгүйх бухимдал үүсдэг. Одоо утсаа авдаггүй хүн байдаг, хариу бичдэггүй хүн байдаг тий. Тим дээр ч гэсэн одоо бухимдах шаардлагагүй болчиход байгаа. Яагаад тэгэхээр одоо тэр бухимдаад байгаа хүнээс нэг юм хүсэл бид нар ч бухимдаад штэ тий. Тэгээд трийгээл зүгээр өөрөө
өөрийнхөө одоо сайн тал болгоод харж чаддаг байх хэрэгтэй гэсэн байсан. Одоо жишээлбэл би ч үнэхээр хариуцлагатай шүү. Одоо цаг заваа бүгдийг зориулаад ингээ бүх юма төлөвлөөд одоо хүнд хурдан хариу өгдөг шүү ч гэдэг юм уу. Тэ би бүгдийг амжуулж чаддаг шүү ч гэдэг юм уу. Одоо нөгөө хүн рүүгээ хандах биш, өөрлөгөө өөрийнхөө одоо хийгээд байгаа тэр сайхан зүйлийг одоо өөрөө хийгээд байгаа сайхан зүйл болгож тэрийгээ өөртөө ингэж магтаж бодох хэрэгтэй гэж хэлсэн байсан. Тэгэх юм бол одоо ингээд таны бухимдаад байгаа зүйл шаал үр санагдаж эхэлнэ шүү гэд. Жишээлбэл одоо нөгөө буруу зүйл хийсэн хүн ч юм уу чамаас одоо нэг тийм уучлалт гуйх хэвээр хүн байлаа гэж бодъё л да. Тэгтэл тэр хүн ингээл ерөөсөө уучлалт гуйдгүй ч юм уу тийм хүн байвал энэ өстө уучлалт гуйсангүй яагаад надаас уучлалт гуйчихгүй байгаа бараг өстө уучлалт гуйчвал болох юмыг энтэр гэж бодлогоогоор ерөөсөө л за энэ хүн уучлалт гуйж чаддгүй хүн юм байна. Би бол нэрээ буруу зүйл хийсэн бол хүнээс уучлалт гуйж чаддаг сайн зан чанартай хүн шүү гэд өөрийгөө айгу гоёор бодчих хэрэгтэй гэд. Энэ бол надад айгу гоё санагдаад байсан. Ингэхээр нөгөө бид нар чинь нөгөө хүнийхээ болохгүй байгаа, чадахгүй байгаа зүйлд нь ингээд анхаарал хандуулахгүйгээр өөрийнхөө сайн талуудыг ч гэсэн бас харж чаддаг болох юм шиг байгаа. Яагаад тэгэхээр нөгөө сөрөг тал руугаа нөгөө хүнийгээ хараад ингээд сөрөг зүйл рүү ингээд анхаарал хандуулад ирэнгүүт таны эргэн тойронд ч гэсэн нэг л ингээд бүх юм сөрөг юм шиг болоод ирдэг. Нэг тийм нэг бүтлгүүтгээр тэгээл тэр өдөржингөө энэ тэр бүтлгүүтэд яваад идэг штэ тий. Тэгэхээр дагаад тэр нөгөө сөрөг юмнууд маань дагаа яваад идэг гэсэн үг. Тэгэхээр нэг тийм бухимдмар зүйл гараад ирэх юм бол түүнийгээ за би энийг ингээд чаддаг одоо хүн юм байна. Энэ хүн ийм зүйлийг чаддгүй хүн юм байна гэдэг юм уу. Тийм айгүй амархнаар ингээд бодоод одоо явчвал их зүгээр санагдсан. Тэгээ одоо машин барьж ах ч гэсэн ер нь бол айгүй Японд бол яг хүмүүс харьцангуйгаа айгүй л гэдэг л дээ. Тэгтэл бас байна янз бүрийн юмнууд айгүйх байдаг байхгүй. Тэгэл бас айгүй бухимдан тэгтээ тэгээд за энэ хүн одоо хөрхи ярьж байгаа юм байна да ч юм уу. За энэ хүн одоо баярлаа гэдэг юм өгч чаддгүй юм байна да ч гэдэг юм уу. Тэгэл бодод өнгөрөөчхөр илүү амар юм билээ. Тэгэл өөрийнхөө одоо сайн тал руу ингээд бодоод байж итл нөгөө хүний маань тэр сөрөг зүйлүүд ингээд мартчихна аянда. Тэгээ мартчихаар чи ерөөсөө энэ таны өнгөрсөн амьдрал болчихж байгаа байхгүй тий. Өчигдөр болсон зүйл өглөө болсон зүйлүүд бүгд ингээд өнгөрсөн амьдрал болчихж байгаа юм чинь тэрийг ингээд дахин бодох хэрэггүй, дахин тэрийг бодож ингэж бухимдах хэрэггүй. Тэгэхээр бид нар чинь нөгөө өнгөрсөн зүйлтэйгээ л байгаад байна гэсэн үг бас болж таарна гэсэн байсан. Тэгээд яг одооныхаа амьдралаас ингээд тэр өнгөрсөн бухимдлуудыг бодоод ах юм бол бас айгүй хүн холдчихдаг гэж байгаа байхгүй. Яг одоодоо амьдарч чадхаа болчдөг. Тэрийгч бодоол, энийгч бодоол, өчигдрийгч бодоол ингээл ерөөсөө сэтгэл нь тавгүй болж эхэлдэг. Тийм болохоор одоо жижигхэн бухимдах зүйлээс одоо таны амар амгалан ямар байх гэдэг чинь бүгд хамаардгаа гэдэг нэг сэтгэл зүй чинь хэлсэн байсан. Жижиг зүйлийг ч гэсэн жижиг гэлтгүү орхиж сураарэ гэд. Тэгэхгүй бол одоо таны яг одоо байгаа, яг өнөөдөр байгаа, яг одоо энэ цагт байгаа амьдрал чинь ингээд нэг тийм тууштай дардан ингээд урагшилж өгөхгүй ингээд өөртөө бүтлгүүтлийг ингээд дуудаад идэг юм байна л та. Тэгээд бас нэг тэгтээ энэ Африк хүнийх нь яриаг бол би сонсоогүй, энэ Япон хүний ярианаас сонсч исэн. Тэр Африкт амьдарч байхдаа Африк хүн хэлж исэн гэдэг жисэн. Тэгээд одоо маш их бухимдах зүйл гардаг. Тэгээ тэр болгоныг одоо яг зогсоогоод зүгээр яг өөрийгөө одоо руугаа авчрах зүйл бол тэнгэр рүү харах гэж хэлсэн гинэ. Тэгээ ингээд одоо ингээд бухимдах зүйл гараад ингэх юм бол та ингээд хамгийн түрүүнд тэнгэр рүү хараад зогсоороо гэсэн. Тэнгэр бол ингээд маш том өргөн таны сэтгэлийг ч гэсэн одоо гоё тайвшруулж өгнө гэд тэгсэн байсан. Одоо би болохоор энийг саяхан сонссон болохоор тэнгэрлөө бол яг хараагүй байна. Гэхдээ зүгээр ингээд заавал бухимдах биш, зүгээр үед ч гэсэн ингээд тэнгэр энэ байгалыг харахад угаас сэтгэл гоё болдог шүү дээ тий. Тэгээд энэ өдөр тутмын бухимдаад байгаа зүйлүүд таныг ад жаргалтай байлгаж чаддаггүй гэд үздэг юм билээ. Тэгээд нэг Япон энэ зохиолчийн нэг хэлсэн үг болохоор альва зүйлд хит ач холбогдол өгөхгүйгээр аз жаргалтай амьдрах боломжтой
Тэгээд одоо энэ номын зохиолч нь болохоор аз жаргалтай болох хэцүү зүйл биш ээ гэж хэлсэн байсан. Тэгээд яагаад гэд бас айгүй их тийм асуусан хүмүүс байсан гэсэн. Тэгээд яагаад тэгэхээр энэний хариулт бол ерөөсөө зүгээр таны харах өнцгөөс шалтгаалдаг юм аа гэж энэ хүн хариулсан байгаа. Тэгэл мэдээж хүн бүртээ айгүй маш хэцүү зүйлүүд зөндөө байгаа шүү дээ тий. Тэгээд та өнөхөр өнөөдөр шархалаад өвдөөд амар хэцүү зовж жисэн ч гэсэн яг хэцүү л ахалдаа. Тэгтээ хэцүүлдээ ер нь тий. Тэгтээ энэ хүний хэлснээр болохоор та өнөөдөр ингээд бие махбод дээр ч юм уу юугаараа чи ингээд сэтгэл зүгээр янз бүрийн байдлаар ингээд шархалж өвдөж зовж байвал та ингээд өнөөдөр амьдрч байгаа юм байна гэж өөрийгөө бодоорой гэд. Тэгээд өөр бас юу гэсэн бэлээ. Цаашид одоо ингээд яахаа мэдэхгүй болчлоо ч гэдэг юм уу те. Ингээд таны санснаар ингээд бүх юм болохгүй. Амьдрал яагаад санснаар болдгоо бэ ч юм айгүй их ярьдаг штэ манайхан чинь те. Тэгж бухимдаж байвал одоо тэр чин бүр боломжгүй зүйл шүү. Яагаад тэгэхээр хүмүүсийн бодсон бүх юм биелдэг байсан бол энэ амьдрал юу болох вэ? Эсэргээрээ маш аюултайч байж мэднэ шүү дээ гэсэн байсан. Тэгээд нэрэ бодохоор бас тийм ч юм шиг тий. Хүн гэдэг чинь одоо нөгөө их зүйлийг одоо нэг юмыг хүсэх тусам нөгөөх нь биелээлэвэл улам дараагийнхаа ямиг л ингээл хүсээлээдэг яалчгүй тийм шунал нь бас байдаг тийм хүн ч угаасаа нэг тийм шүү дээ. Тийм болохоор одоо нөгөө нэрэл хүн болгоны хүсэл ингээл бодол болгон биелээлээдэг бол нэрээ юу болж таарах уу тий. Тэгэхээр яг амьдрал цаанаас нь угаасаа тэгшлээд ингээд одоо тэнцвэржүүлээд 3 зүйл хүсэхэд нэгийг нь л биелүүлдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд зохиолдлоготойгоор ингээд бий болгосон юм байна л та. Энэ хүний ингээд ийм яриаг ингээд битсэн зүйлийг ингээд уншсан чинь бас их гоё дүгнэлт санагдсан. Тэгээд амьдралд ч одоо нөгөө бүтггүй хайраас ахуулаад хүмүүсийн шаналх юм ундахгүй шүү дээ тий. Ер нь байнгын байдаг зүйлүүд тэгэл нэг нь хин нэг нь өвдөх энтрээс ахуулаад тэгээд тийм нэг сэтгэл санаа тайван бус хүн ингээд тийм нэг янз бүрийн одоо хэцүү зүйл тохиолдох үедээ хүн ингээд илүү их хөгжиж илүү ихийг ингээд харж байдаг гин. Нэг өсөндөө ингээд хүний нүд илүү нээгдэж ингэж өөрийгөө илүү одоо дайчилж хөгжүүлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгтээ сонин тий хүн тэгээд жаргаж байхдаа ч гэсэн өөрийгөө бас хөгжүүлчих юм болдгоо бахта тий. Яг ингэ бодоод хахаар бид нэр яг нэг хэцүү зүйл тохиолдохоор л яах уу гэл ингээл бодоол хамаг юм ингээл ирж хайдаг тий дотроосоо би л одоо тэгдэг байсан. Тэгээд л ер нь бол ийм зүйл бас уншиж мэдэж судлаа гэж бодсон л тоо. За тий энд нэг юм хэлэхэд би нэрээ ямар нэгэн ном бариад ч юм уу яг энэ номны тухай ярьж гин гэдэг ч юм уу надад ерөөсө тийм байдгүй. Зүгээр л одоо ингээ бухимдж байгаа үедээ яавал бухимдлаа амархан тайлтын болоо ч гэдэг юм уу ингээл өөрийнхөө тэр яг бодож байгаа зүйлээрээ ингээд юмыг хайж ирэл хэлж ингэж олж уншаал тэгээд ингээд ойлгосон зүйлээ зүгээр ярьж байгаа гэсэн үг. Тийм болохоор номны үг одоо номны одоо агуулга гэхээсээ илүү зүгээр өөрийнхөө уншсан зүйлийг арай амьдрал дээр илүү ингээд ойлгомжтой ч гэдэг юм уу жаахан хүн сонсоход дөхөө маягаар өөрийнхөө ойлгосноор ярьж байгаа гэсэн үг. Тэгээд өнөөдрийн энэ яриа маань болохоор бичлэг маань болохоор 2 дахь бичлэг байгаа. Тэгээд өрмийн үгүүд бас ирсэн гоё санагдаад байна. Тэгээд хит их нуршихгүй яах вэ? Жохон богинохон минутын бичлэг хий гэж бодсон. Тэгээд одоо ярианыхаа төгсгөлд би нэг гоё сонирхолтой домогч гэх юм уу одоо нэг тийм босын явдал гэх юм уу ярьж өгье гэж бодлоо. Энэ болохоор нэг тийм багш шавийн тухай одоо тэгтээ нөгөө дээр үеийн нөгөө лам гэх юм уу одоо тийм багш шавийн тухай. Тэгээд багш нь ингээд шавнартаа нэг дом бүлдээсэн гэж байгаа. Тэгээд энийг өрдөөсөө та нар онгойлж үзэж болохгүй шүү. Ямар ч одоо нөгөө зүйл тохиолдсон. Ер нь бол аль болох онгойлохгүй байгаараа. Тэгээ бүр үнэхээр том асуудалтай тулгараад та нар ингээ бүр яаж чадахгүй ингээ санаа одоо юу гэдгийг яахаа мэдэхгүй тийм үедээ онгойлж үзээрэй гэсэн гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг өдөр нөгөө
шавнар нь яг их юмнууд айл болох болгоод л яваад ээж. Тэгээ нэг өдөр бүр яалтчгүй бүгдээрээ ингээд гарц гаргалаа арга ингээд олдохгүй багшийнхаа тэр домбыг ингээд нээж үтсэн юм байна л та. Тагийг онгоолгоод нээж үтсэн. Би бас сонсож байхдаа инээд төрөдсөн. Тэгсэн чинь нээж үзээд нэг жижигхэн цаас байсан гэж байгаа. Тэгээ цаасыг гаргаад унсан чинь ерөөсөө 2хан японоор бол нэг хэдэн үгийн 5-6 үг гэсэн. Тэр нь болохоор юу гэсэн байсан гэхээр санаа зовх хэрэггүй. Бүх юм болно гэсэн байсан. Ерөөсөө ингэсэн л өгүүлбэр байсан гэж байгаа аахгүй юу. Тэгээ бүр одоо юу гэсэн үг юм бэ гэд тэд нар нь бүр гайхаа. Тэгээд за ер нь бол санаа зовх хэрэггүй юм байна гэд. Тэгээд Японы тэр үеийн нэг хэллэг байсан юм байна л да. Одоо IQ гэж хэлдэг. Тэр нь болохоор нэг амрах гэсэн утгатай үг байгаа байхгүй. Тэгээд хэцүү зүйл тохиолдсон үед яахаа мэдэхгүй зүйл гарч ирсэн үед та өөртөө түр амралт өгч сураарай гэд тэгсэн байсан. Тэгээд түр амрах гэдэг нь болохоор та өөрөө ингээд амраад яваад ах зүйл биш ээ. Одоо манайхан чинь түр амарна гэхээр л амралтын газар руу гард давхад л ч юм уу тэгж амрах зүйл биш ээ. Яа тэгэхээр тухайн асуудал, тухайн таныг бухимдуулаад байгаа зүйлийг л та түр ингээд амраагаад өөрийгөө өөр зүйлд анхаарлаа хандуулаа гэсэн утгатай юм билэ. Тэгээд ердөөсөө сандрах хэрэггүй, зүгээр л тэр зүйлийг түр орхих. Зүгээр л тэр зүйлийг тайван орхих гэж байгаа. Өөрийн чинь сэтгэл санааг зовоогоод байгаа тэр зүйлийг зүгээр л тайван орхих. Цаг хугацаа өнгөрөхөөр болох бол болно, болохгүй бол болохгүй гэд. Энэ одоо нөгөө өстой тэмээ шиг байх ёстой юм шиг те нөгөө тэнгэр шиг уужуу тайван гэдэг шиг. Тэгээл ер нь тэнгэр лөө хар гэдэг юм байна л та гэдэг байхгүй юу. За тэгээд бас нэг жишээ авсан нь болохоор та нар ингээл кино үздэг шүү дээ гээл. Тэгээ кинон дээр яадгүй гол дүрийн хүн хөрхийгүй юм их зовж шанална. За тэгээд бүх юм л тэр хүнд гол дүрийн хүнд байдаг. Тэгээ яг тэр чин амьдрал дээр таа шүү дээ гэсэн байсан. Тэгэхээр та өөрийнхөө амьдралын баярлах, жаргах, зовох ерөөсөө бүх зүйлийн гол дүр юм аа. Тэрнээс ерөөсөө зүхтах боломжгүй гэж хэлсэн байгаа. Тэгээ би эндээс юу бодож ойлгосон гэхээр за бид нар ерөөсөө зөвхөн баяр жаргалыг л ингээд одоо авъя гэдэг хүмүүс юм байна. Тэнгүүд зовлон ирэхээр тэр зовлонгоо айгүй ингээд одоо дургуутсаж ингэж хүлээж авдаг тий. Тэнгүүд одоо юу гэдгийг за баяр жаргалыг л аавна гэдэг нь одоо зовлонг нь улам илүү өгөн ч гэдэг юм. Ингээл улам хүн зовоод идэх юм болов гэд би л бодсон л доо. Гэтэ хүн болгоно миний энэ бодолтой санал нийлэхгүй ээж магадгүй. Яа тэгэхээр энэ бидний өнөөдрийн энэ амьдрал маань яг одоо бүх зүйл нь л яг миний амьдрал тий. Жишээлбэл баярлах, жаргах, зовох, гуних, уйлах одоо юу гэдгийг тэр бүгд ерөөсө бүгдээрээ миний амьдрал шүү гэж ингэж өөрийнхөө амьдралыг айгүй гоё хайрлаж хүлээж авч сурах нь л өөрт илүү амар санагддаг юм болов гэж батсан. Тийм болохоор одоо өнөөдөр хэцүү зүйл тохиолдсон ч за энэ миний амьдралд байх зүйл юм байна. За би энийг яаж аятаахан аргыг олоод ард нь гарах вэ гэдэг юм уу. За бүр ингээд ард нь гарах боломжгүй байдаг юм бол за түр энийгээ зогсооч. Түр энийгээ орхичих гэдэг юм уу те. Ямар нэгэн аргаар өөрийгөө ингээд амар амгалан байлгах нь л хамгийн чухал гэж байгаа. Тэгэхгүй та ингээд тухайн асуудалтайгаа улам зурлаад улам ингээд тухайн зүйлээ бодоод ингээд ах юм бол та улам л амар их бухимдна, амар маш хэцүү болно сэтгэл санаа. Тэрийг чин дагаад таны эргэн тойронд дандаа одоо сөрөг зүйлүүд харагдана, үзэгдэн таны одоо харах өнцөг ч гэсэн сөрөг болно гэж хэлж илээ. Тэгэл ингээд бодохоор бас л яг л тийм л байгаа тий. Яг бас ийм байдлаар ингээд бодоод хүлээгээд ингээд өөрийнхөө амьдралыг өөрийнхөө бүх зүйлийг ингээд хүлээж аваад энэ л миний амьдрал шүү гэд бодчвол бас их амар байдаг юм шиг байлээ. Тэгээд бидний бас нэг аюул том бухимдаж ингэж одоо сэтгэл санаагаа ингээд тайван бас байлгадаг зүйл бол хүнээс аюул их хүлээдэг.
энэ одоо надад ингэж хэлэх байх таач гэдэг юм уу, энэ одоо надад ингэж өгөх байх таач гэдэг юм уу, одоо ямар нэг юм заавал нөгөө хажууд байгаа хүнээсээ хүлээдэг. Тэгтэл яг нөгөө өөрийнх нь хүлээсэн хүссэн зүйлийг хэлээгүй ч юм уу, өөрийнх нь хүснээр нөгөө хүн байгаагүй болохоор бид нар сэтгэл тайван бос болдог, уурладаг, бухимддаг, гомддог тий. Тэгэхээр ерөөсөө л хинээс ч юу ч хүлээхгүйгээр өөрийнхөө амьдралын жаргал зовлон бүх зүйлийг нь хүлээж аваад үнэхээр та өдөр тутмын амьдрал жижиг сажиг одоо юу гэдгийг бухимдах зүйлүүд гарч ирэх юм бол түүнийгээ одоо юу гэдгийг тэнгэр рүү хараад сайхан ингээд мартаад тэгээд үнэхээр шийдэж чадхааргүй томоос том асуудлууд ч гэсэн зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр түүнийгээ түр одоо нэг өдөр ч юм уу юу гэдгийг те түр тэндээсээ ингээд өөрийгөө холдуулаад ингэж байж сурах юм бол та ингээд бухимдахгүй аль болох өөрийгөө амар амгалан байлгаж сурнаа гэсэн байсан. Тэгээд энэ хүний хэлснээр аз жаргалтай байх бол ерөөсөө хэцүү бишээ, таны харах өнцөг юм аа гэж хэлсэн байсан. Тэгээд энэ үг бол надад үнэхээр гоё таалагдаад би бас айгүй харах өнцгөө өөрчлөөд ингээд гоё байх гад бас хичээж байгаа. Та нар маань ч гэсэн хичээгээрэй гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Дараа дахин уулзъя. Баяртай. За баярлалаа та бүхэндээ.